Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг амар тайвангийн ундрал гэдэг. Тэгээд би та бүхэндээ өнөөдөр өөрийнхөө YouTube сувгаараа хүүхдийн уран зохиолын болон танин мэдгүй номнуудыг уншиж тэгээд гол утга санааг нь тайлбарлаж өгөх байгаа. За тэгээд Лев Николаевич Толстой гэдэг ийм номноос ийм богино өгүүлбэрүүд гэдэг номноос Филипп хүү гэдэг хамгийн эхнийх нь юу уншин. За одоо уншиж өгье. Филипп нэртэй нэгэн жаахан хүү байжээ. Нэг өдөр тосгоны хүүхдүүд бүгд хичээлдээ явахыг харсан хүү гинэтхэн балгаагаа шүүрэн өмсөж байхыг харсан ээж нь "Хүү минь чи хайцсан вэ?" гэхэд "Хүү, сургуультай явнаа. Чи минь жаахан байна шүү дээ. Одоохондоо сургуульд орох болоогүй" гэж ээж нь хэлжээ. Ингээд тосгоны хүүхдүүд сургуультай аав нь өглөө эрт ойр харин ээж нь өдрийн ажилдаа явж Филипп пишнээр хитдэг эмээтэйгээ хоёулахнаа гэртээ үлдэж гинэ. Эмээгээ унтаад өгмөрч ганцаар үлдэж урд гарсан хүү гадагш гарахаар малгайгаа хайсан чинь ердөө олсонгүй. Эцэст нь аавынхаа хуучин малгайг олж өмсөөд сургууль руу явахаар шийджээ. Түүний очих гэж яваа сургууль тосгоны цахад сүмээ хажууд байдаг юм. Филиппийг гэрийнхээ ойролцоо явж байхад ноход хуцаж дайрсангүй. Учир нь энэ хавийн ноход түүнийг таньдаг болохоор тэр юмсан ч. Удалгүй гэрээсээ шолдож танихгүй айлуудын дэрэгдүүр өнгөрч явбал цонх нэртэй нохой хуцахыг сонссон. Чононцор хэмээх том нохой бас хуцаж эхэллээ. Хөтлөө айсан Филипп хүү зугтаж явбал хоёр нохой хойноос нь хөөв. Айд сандарсандаа хашгирч яваад бүдэрч унахад нь азар хүн гарч ирж нохтыг хөөгөөд "Хүү минь чи ганцаараа хаарч ч юм вэ?" гэхэд Филипп хариу юу ч хэлсэнгүй. Хормойгоо гөвчгөөд гүн одов. Хүү гүйсээ сургууль дээр очтол үүдэнд нь хэн ч харагдсангүй. Харин сургууль дотор хүүхдүүдийн дуу цангинаж байжээ. Багш нь намайг хөөвөл яах вэ гэж бодоод буцъя. Гэтэл нөгөө нохтой сайн. Дотогш орыг бас багшаас эмээж зогсдол хувин барьсан нэг эмэгээ хажуугаар нь өнгөрч явснаа. Бүх хүүхдүүд хичээлдээ орсон байтал чи энд ганцаараа юугаа хийж зогсон вэ? Тэгэхээр Филипп үүдэн малгайгаа авч хаалга татаа орвол сургуулиар дүүрэн хүүхэд хашгирч амандаа шуугилдах хаж. Бидний дунд улаан оролттой багш зогсож байснаа хүү хараад "За чи яах гэж яваа билээ?" гэхэд Филипп хариу хэлсэнгүй. Малгайгаа оролдов. "Хүү минь чамайг хэн гэдэг вэ?" Филипп бас л чимээгүй. "Эсвэл чи хэлгүй юм уу?" Филипп айсандаа юу ч хэлж чадсангүй. Багш ярих дургүй байгаа бол гэртээ хальтаа хөвгөв. Хүү дуртай ярих байсан ч айсандаа хоолой нь хатаад дуугарч чадаагүй тул багш руу хараад уйлж орхив. Гэтэл багш түүнийг өрөвцөн бололтой толгойг нь хэлээд "Энэ ямар учиртай хүүхэд вэ?" гэж сурагчдаас асуугаад "Наадхыг чинь Филипп гэдэг юм. Костягийн дүү. Сургууль нууцаар ирсэн жаал" гэж нэг хүүхэд хэлэхэд багш "За тийм бол ахыхаа хажууд очиод суу даа. Чамайг сургуульд оруул гэж ээж чинь хэлж өгье" гэжээ. Багш Филипп төсгүүд харуулхад тэр хэдийнэ мэддэг баг зэрэг уншдаг байжээ. "За нэрээ бичгтээ" гэхэд Филипп гэхэд хүүхдүүд инээлдэв. "Их сайн байна. Чамайг хэн уншуулж сургасан бэ?" гэж багш асуухад Филипп зориг орж нэмсэглээд "Костя зааж өгсөн юм. Би мундаг болохоор бүгдийг сурсан. Би угаасаа сүрхээ хүүхэд л дээ" гэхэд багш нэгэв. "Байц хүү минь өнгөрөөд яах вэ? Илүү сайн
харин та нарт би гол утга санааг нь ярьж өгье. Ингээд Филипп гэдэг хүү нэгэн өдөр хүүхдүүд хичээлдээ явж байхыг хараад тэгээд малгайгаа шүүрэн өмсөд гарах гэж байтал ээж нь "Хүн чи хайцах нь вэ?" гэж асуугаад "Хүү сургуультай явнаа. Хүн чи сургуультай явах болоогүй чи жаахан байна шүү дээ" гэж. Тэгээд аав нь өглөө эрт ойруугаа ажиллаа хийхээр явж ээж нь өдрийнхөө ажилд явлаа. Филипп хүү пишэн дээр өвтдөг имээ тэгэл үлдлээ. Тэгээд Филипп гэртээ ганцаараа уйдаад гадаа гарахыг хүсээд өөрийнхөө малгайг адил олоогүй болохоор аавынхаа хуучин малгайг олж өмсөд гадаа гараад тэгээд явж идэл тэр авийн нохойнууд бүгдээрээ Филипп руу хуцаж дайраагүй. Учир нь Филиппийг таньдаг болохоор. Тэгээд Филипп гэрээсээ холдоод явж идэл цог гэдэг жижиг нохой нөгөө нэг чононцор гэдэг нохойроо хуцтал цог гэдэг нохой чононцор хуцаад тэгээд чононцор цог хоёр Филипп хүүгийн араас хөөгөөд тэгээд азаа нэг хүн гарч ирээд тэр хүн нь нохтыг хөөж явуулаад "Чи чамайг хэн гэдэг вэ?" гэсэн чи Филипп хүү айж сандарсандаа болоод хормоогоо гөвчөөд гөвөөд яваад гүү одов. Тэгээд Филипп хүү сургууль дээр очиж орхоос айгаад багш нь намайг хөөгвөл уурлах болов гэж айгаад тэгээд буцъя гэсэн чи нөгөө хоёр нохооноос айгаад тэгээд нэг хувин барьсан эмэгтэй "Хүүмэн бусад хүүхдүүд бүгдээрээ хичээлдээ орсон байхад чи яагаад ороогүй вэ?" гэж асуугаад хүү тэгээд сургууль руугаа ороод тэгээд тэр олон хүүхдүүдийн дунд улаан оролттой багш нь Филипп хүүг хараад тэгээд ангидаа дуудаж оруулж ирээд сурагчдаасаа асуув. Энэ хүүхдийг хэн гэдэг вэ гэж асуусан чинь тэр Костягийн дүү гэж нэг хүн хариулаад "Тийм бол чи нөгөө нэг ахыхаа хажууд суу" гэдэг баггүй юу. Тэгээд багш нь юм уншуулаад тэгсэн чинь тэр юмыг уншаад "Хүүмэн чамд хэн ингэж үсэг зааж өгсөн бэ?" гэсэн чинь Костя зааж өгсөн. "Би угаасаа мундаг сүрхий хүүхэд болохоор бүгдийг нь сурсан" гэж хариулсан. Тэгээд хариулаад "Өнгөрөх яах вэ хүүмэн?" Тэгээд тэр "Өнгөрөх яах вэ? Байж хүүмэн илүү сайн сурах хэрэгтэй" гэжээ. Тэгээд Филипп хүү бусад хүүхдийн адил сургуульд явдаг болжээ. За тэгээд гол утга санааг нь ярьлаа. За тэгээд дараагийн 7 хоногтоо би дараагийнхаа тийм богино өгүүлбэрийг ярьж өгнө. За тэгээд баяртай хүүхдүүдээ.